Орон төр гэрэмцэгчтэй Амнэвэл нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар Улсын их хурлын гишүүн Балмаа Нямбугийн Бат Эрдэнэийг урьж оролцуулж байна. Танд орон төргий. За орон төргий телевизчтэй энэ орон мэндийг хүргэе. Тэгэхээр дөнгөж өчигдөрхөн одоо хичээлийн шинэ жилийн нээлт боллоо л доо. Тэгэхээр тэр өдөр та бас магадгүй завгүй байсан байх. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхээр та бас авраг дээд сургуулийг үүсгэн байгуулагчийн хувьд ер нь энэ хичээлийн жилдээ танай сургуульд хичнээн оюутан илсээд байна. Тэгэхээр миний багш нар хамтран зүтгэдэг найз нөхдүүд манай гэр бүлийн хүн өөрөө спортын хүн тэгээ бид бас их сургууль багшилж байсан хүнтэй манай хань балрамаа тэгээд бид ярьж байгаа нэг ийм Монголын хойч ирээдүй болсон залуучууд хүүхдүүдийг бас нийгэмд нэг зөв төлөвшөөж зөв хүн болгож бэлтгэе бас тодорхой мэргэжил боловсрал олгоё өөрснийхөө одоо эзэмсэн биеийн тэмрийн спортын ийм салбарт спортын авиасын тодруулах чиглэлээр одоо сургууль байгуулах зөв зүйтэй маа гэдэг. Одоо 15 жил болж байна. 15 жилийн өмнө байгуулсан. Тэгэхээр энэ сургуулийн бас энэ олон сургуулиуд хичээлийн шинэ жилийн нээлтийг улс орондоо ярина. 9 сарын 1-нд хийж байгаа учраас бид бас шинэ хичээлийн хажээлыг нээлтийг хийсэн дээ. Тэгэхээр хэдхэн хоногийн өмнө танаа авраг дээд сургуулийг төгссөн нэг шавьчин бас Челябинскт болсон дэлхийн жюдогийн авраг шалгуулах тэмцээнээс 60 кг хэмжээнд алтан медаль хүртлээ л дээ. Тэгэхээр ер нь танаа сургуулийг төгсөгчд бас энэ төв дэлхийн авраг шалгуулах тэмцээнд маш өндөр амжилт үзүүлж ашиг байна. Ер нь одоо суралцж байгаа оюутнууд ч гэсэн ийм одоо ихтгэл найдвар байна. Тэгээ бид ер нь эхлээд байгуулахдаа бид энэ залуу тамирчдыг хамгийн гол нь энэ спортын өөрийнх нь одоо дорн дахины тэр жюдоч бай энэ Монгол үндэсний бөхч бай энэ дорн дахины ард түмнүүдийн тэр спортын хөгжүүлэхдээ спортын ур чадварыг дэмжихдээ тэр дотоод сэтгэл оюунтай барилдуулсан тийм соёлыг бий болгосон юм байна л дээ. Тэгэхээр тэр ёс суртахуун гэдэг юм дээр нь тулгуурлаж энэ спортын амжилт гаргаж ирсэн энэ бус улс орнуудын дорн дахины улс орнуудын нийтлэг жишг байна. Тэгээд тэрэн дээр нь тулгуурлаж бид энэ спортын амжилтын авиасын хөгжүүлэх гэдэг ийм зорилготой байл. Тэгээд бид энэ 15 жилийн хугацаанд манай сургуулиас төгсөгчнөөс олимпийн анхны авраг төрлөө, олимпийн анхны хос медальтан төрлөө, найдангийн төвшин баяр. Жүдо барилдааны анхны дэлхийн авраг Цагаанбаатар манай сургуулийн төгсөгч. Сая мөн одоо 60 кг хэмжээнд дэлхийн авраг болсон Болдбаатар манай сургуулийн төгсөгч л. Тэгээд бусад спортын төрлүүдээр ч гэсэн багийн спортын төрлүүдээр одоо манайх их сайн л. Үндэсний бүхэн өсвөр залуучуудын одоо 10 гаруй удаагийн улсын авраг болж байна. Шинэ дотор Монголд хөгжиж байгаа улс төрөлтийн спортын гэхэд багаараа одоо 11 удаа авраг боллоо гэх мэтлэгээр. Тэгээд бид хамгийн гол нь спортын ур чадварыг хөгжүүлэх, спортын одоо мэргэжилтэн болгож бэлтгэхээс гадна хамгийн гол нь шинэ нийгэмдээ хөл нийлүүлж алхаж чадах, нийгэмдээ нэг хүн бол төлөвшөх, бэлтгэгдсэн болсон хүн хүчин бэлтгэгдэл бидийг анхаардаг юм. Тэгэхээр таны өөрийн та нас бүхэн спортод үзүүлсэн одоо гарамгай амжилтыг бол одоо ер нь эвдсэн хүн бараг байхгүй байхаа гэж би ойлгодог л доо. Өөрөөр хэлбэл бол улсын наадамд одоо 8 удаа тасралтгүй төрүүлсэн одоо мөн 12 удаа бас нийтдээ төрүүлсэн гэдэг энэ амжилтыг ер нь эвдсэн бүх одоо хараахан гараагүй байгаа гэж ойлгож байна. Тэгээ яг хөө спортын амжилтын хувьд бол тэгээд одоо өөрийн чинь хэлдгээр ийм амжилт одоо үндэсний бүхэн хувьд ийм амжилт байна л да. Гэхдээ Монгол бүх бол би түрүү хэлсэний дагуу энэ Монголын ард түмэн бидний өвдөөс бүтээж үлдээхтэй. Тэр тухайн одоо бүх гэдэг хүний өөрийнх нь үзүүлсэн спортын амжилт тэр олон түмэнд үзүүлж байгаа барилдааны ур чадвар тэр бүхнийг нь харгалзаж үнэлэхийн зэрэгсээ түүнээс илүү шаардлага тавьж үнэлдэг үнэлэмж бол түрүүний бидний яриад өнгөрдөг ёс суртахуун Монгол бүхийн жудаг чанар гэж ярьдаг. Тэгээ тэргээр нь одоо илүү үнэлдэг. Бат Эрдэнэ 12 удаа юм уу 8 удаа завсаргүй дөрүүлсэн бол нэг үнэлэмж тэр түүнээс илүү үнэлэмж нь бол одоо Монгол хүн байж чадсан уу юу гэдэг асуудал хамгийн чухал үнэлэмж нь байж хэдэн зуун мянганыг тэгж илээсэн юм байл. Тэгээ өнөөгийн зах зээлийн нийгэм шинэ харилцаач нь тэр үнэлэмж нь алга болчиход их соолонтой юм байдалтай байна л да. Та ер нь хүүхэд тахтаа ер нь ямар шохон хүүхдээсэн бэ? Үнэхээр багасаа бүхэн спортыг сонирхсон уу? Эсвэл одоо гинт самсаргүй байдлаар одоо юу гэдэг нэг багшийн одоо
завраар орцсон уу? Тэгээ одоо бол ингээд өнөөгийн нийгэм чинь өөр болчихно. Одоо энэ төв суурин газар, одоо энэ тавилга хэрэгсэл энэ чинь бол одоо барилт хараа байхгүй шүү дээ. Хэн хүчиг гэдэг болохоор чинь одоо аав нь ээж нь хүүхдээ барилдуулахгүй шүү дээ. А бид бол Монгол ах үедээ өссөн 60-аад оны 70-аад оны үеийн хүүхдүүд бид нар бол тэр нөгөө хэдэн зуун жил тэр мянганаараа тэгж уламжилж ирсэн монголчууд нөгөө эрэгтэй хүүхэд төрөх юм бол миний хөв бүх болно гэж бэлгшээдэг тийм ээ. Бүх болно гэж бэлгшээдэг нь бол их сайн одоо дархаа ураг мундаг босолтой бүх болно, улсын цолтой бүх болно, дархаа ураг болно гэдэг тэр ойлголт биш. Миний хөв одоо бөхөөр дамжаад нэг эр хүн шиг эр хүн болох юм байна. Нэг хүний үг хэлвэл хүний үг даадаг, ажлын гар даадаг, альва юмд одоо хэлсэн бол хэлсэндээ байдаг, үнэн чудраг байдаг, төлөв төвшин байдаг. Заавал яваагүй бусдын төлөө одоо өөрийгөө огоорч зүтгэж ядах ийм одоо зөв хүн Монгол ирэх хүн болох юм байна л гэдэг тэр бэлгшил байсан учраас монголчууд одоо хүүхдээ тэр бүх гэдэг юмар дамжуулж өөр хүүхдээ хүмүүжүүлж Монгол ирэх хүнийг бэлгэж байсан тийм сургууль юм байна. Тэгээ тэр нөгөө их олон жил ингээ уламжилсан учраас бид нар бас л муу ялгаа байхгүй 60-70 оны хүүхдүүд бол одоо энэ өдөө өссөн хүүхдүүд ч үүдэл одоо аав ээж тийм сэтгэлээр хандан айл амьтныхан хөгдөл тэгж хандан тэгэл айл аймгийн хүүхдүүдийг бүгдийг барилдуулж, уралдуулж, урам өгч тэгжил одоо хүн болсон. Тэр л жишгээр л бид нар хүүхэд байхсаа жоохон хүүхэд байхасаа л одоо үеийнхэнтэйгээ барилдаж хажуу айлын ах урамшуулж одоо за их сайн болох болох юм шиг овоо юм болох юм байна гээл. Тэгэл тэр магтаал баясаал хөөрөөл тэгэл одоо энэ Монгол бүхтэй холбоотой сайхан олон дурсамж домог тэр бүх юмыг сонсож одоо тийм болох юмсан гэсэн хүсэл мөрөөдлөөр одоо чигүрлж ижил тэгжил бөхрөө орсон болов гэж боддог л да. Тэгээд бусдаа уудын адил манай аавч гэсэн намайг багаас сувын наадам аймгийн наадам дагуулаад үзүүлээ. Тэгэхээр таны аав таны спортын хүн байсан уу? Ямар мэрэгчлээ хүн байсан бэ? Гэр бүлээс манай аав бол өөрөө ийм хүн шүү дээ. Архангай аймгийн Цэнхэр булган сумын Цэнхэр сумын хүн л дээ тийм ээ. Тэгээд цаашаага ингээ удам өгсөл хөвөл бүр баян хангуурлууч очдөг. Тий. Тэгэхээр манай аав бол багасаа одоо тэнхмийн боловсрал хүрээ хийдэд сууж байгаа. Тэнхмийн боловсрал эзэмшээ дараагаар нь одоо анхны энд хүн эмнэлгийн сургууль суралцаад дараа нь эргэж ирж багшийн сургууль төгсөөд тэгээд одоо хөдөө Баянгор аймгийн Баянлаг Бууцхан бусад олон сумдуудад Хүрээ Амарлаг гэдэг энэ сумдуудад багшилж байсан юм билий. Тэгээ 1939 оны алах голын дайнд бол нөгөө тийм багш эмчнэр тийм хүмүүсээ бол цэргийн албанд юуны өмнө татаагүй. Тэгээд 42 он цэргийн албанд татагдаад 42 онд ерөнхий сургуульд одоо танкийн юм мэргэжлийн хүн болсон. Тухайн үед одоо тэр багш эмч тийм хүмүүсийг зэрэг татаад тэр техникийн одоо ангид сургаж байсан юм л. Тэгээд 45 оны жилийн танд оролцсон юм. Тэгээ Хинтээ аймгийн төв дээр тэр том одоо танкийн бригад байсан юм л. Анги. Тэгээ тэнд алба хааж байгаа 50 хэд онд нөгөө армийг сонгогдоход улс ордын аж ахуйн одоо хүн хүчнээ шилжүүлж ирсэн. Тэгээд тэр юугаар халагдаад тэгээд тэнд үлдээд тэнд сурсан. Манай аав тэгээд өөрөө жолооч болсон. Тэгээ аймгийн Хинтээ аймгийн 10 дугаар бас сангийн аж ахуй худалдааны дээрээс тэгээд олон газар жолооч хийжсэн хүн. Тэг жолооч. Мэдээж манай аав одоо баг хүүхэд байхдаа л Монгол хүүхдүүдийн адилаас л одоо барилдаж ирсэн байд. Дараах тэгтээ аймаг сумын тэмцэлтэй хүн бол байгаагүй. Бүхэн туртай байсан байж дархан л дээ намайг дагуулаад бүх үзүүлэл явуулж ирснийг бодоход бол өөрөө бол харин одоо тийм удам дагсан уран дархан юм ба. Тэгээд тэргээр манай ах одоо сайхан дархан хүн байна. Миний би нэг төр сахтай л. Манай ихч одоо их сайхан уран үйл үрдсэн сайхан хийдэг хүн байна. Тэгээд одоо манай аавын дүү нэрийн хүүхдүүд их бүгдээрээ гэр бараа ирээлдэг, гэр бараа хийдэг ийм л улсууд хамжаа удам гэдэг чинь тэгээд дамждаг юм байна л да. Одоо манай би 3 охинтой нэг охтууч гэсэн бүгдээрээ одоо зурдаг өчтөг. Тэгээ манай том охин гэхэд одоо Германд энэ интерьер дизайн дотоод интерьер дизайны чиглэлээр суралцаад ингээл явж байна л да. Тэгэхээр тэр нэг удам гэдэг юм чинь тэгээд дамжаад явдаг юм байл гэж ойлгоо би. Та тэгэхээр айлын хит хүүхэд вэ? Айлын 5 дахь хүүхэд л да. Миний дээд 3 ихч вэ. Тэгээ нэг ах вэ. Тэгээ айлын баг хүүхэд л байна л да. Тэгэхээр та аавтай бас гарын уртаа өвөөтэйнээс гарын уртаа хүмүүс байсан гэж байна. Танд ер нь энэ авиас уламжилсан уу, өвлөгдсөн үү? Энэ авиас одоо бас тодорхой хэмжээгээр байдаг л юм шиг байна. Би одоо ахтаа
хурч одоо юм хийхгүй л дээ. Гэлээ гэхдээ бас одоо өөрийн хэмжээнд авал юм ин ах цэрэгт явцсан. Тэгээд би нөгөө айлын баг хүүхд чигэртэй үлдээд тэгээд нөгөө хамаг одоо бол манай ах чинь 8 дугаар ангийн хүүхд байхдаа 7 8 дугаар ангийн хүүхд байхдаа гэрийн одоо бүх тавилгыг хийдэг. Тий. Тэгээд одоо тэр сумын төвийн хөдөөний усууч захиалга өгөөд одоо шинэгээр барина, гэрийн хаалга захиална, гэрийн доторх одоо яг шүүгээ хавцны шкафнаас гисүүлээ тийм ээ. Тогооны хэрэг нэг энэ төр гэл ингээл захиалаад сандал мандал тэгэл зөндөө захиалж хийлгдэг байсан. Оо за. Тэгээд ахтайгаа бол би бас хамтдаа юмд нийлүүлсэн боллоо. Тэгээд нөгөө ах цэрэгт яваад би бас одоо тэр юм чинь гэртээ ганцаараа өвч байгаа юм чинь аав ээжтэй тусалж юм хийн шүү дээ. Тэгээд бас тодорхой хэмжээнд хийж л байсан. Тэгээ ерөнхийдөө бол бас тодорхой тэр юм байж л байгаа юм. Та сүүлийн одоо 3 удаагийн парламентод дараалан сонгогдлоо л доо. Тэгэхээр ер нь улс төрд орё гэж яагаад гинт шийдсэн бэ? Хэн нэгэн хүн танд зөвлөснө үү? Эсвэл нутгийнхан чинь одоо таныг дэмжнэ гэдээ одоо уриалсан уу? Бас нийгэмд бас танил нөлөөтэй юм хүний хувьд за ямар ч байсан гэсэн нутгийн ард түмэн бол бидний төлөөлөл бидний дуу хоолой болоод их хуралд одоо суухад бол бас болохно гэдэг талаас нутгийн олон түмний зүгээс бол санал тавьсан. Манай биеийн тамирын салбарынхны зүгээс санал тавьсан. Тэгээ яг би энэ аюулгүй хамгаалах байгууллага, хөлийн цэргийн цагдаагийн байгууллагад би насаараа л одоо тэнд байсан хүн л дээ. Тэгээ тийм учраас энэ хамт олонны зүгээс бас надад санал тавьсан. Тэгээд би одоо шийдсэн юм да. Тэгээ ер нь одоо олонний төлөө би бас олонний төлөө одоо өөрийгөө зориулж зүтгэж ажиллаж чадах юм бол илүү үр дүнтэй сайн ажил хийж болох юм бас болох болцоо байгаа юм байна гэж ингэж боддоо. Тэгээд яг энэ 3 удаа сонгогдоод одоо ажилласан хийсэн ямар тэр би бүхний шийдсэн биш. Гэхдээ миний одоо оролцсон, санаачилсан хийсэн юмнуудаа ингээд харахад бол бас чиж гос одоо бас болж байна. Бас үр дүнтэй байна. Олон түмний зүгээс өгч байгаа үнэлгээ ч гэсэн болж байна гэж л ингэж боддог юм шүү дээ. Таныг анзаараад хахад уул нь ихэнх одоо шинхэн гишүүд бол одоо намынхаа даргын үгээр бас дуурдаг эсвэл намын даргын одоо намын эрх ашигын үүднээс конок дардаг иймэрхүү байдал ажиглагддаг л та. Та бол харьцангуй туршлагатай гишүүн болсны хувьд бол харьцангуй бас намынхаа байр сууриас арай өөр байдлаар өөр хэлбэл одоо нөгөө нэг тэрслүү гишүүдийнх нь нэг юм уу гэж анзаарагдаад байдаг байхгүй юу? Энэ дээр магадгүй бас бүлгийн хуралдаан дээр ч юм уу намын даргатайгаа бас үг зөрөх асуудал гарах уу? Тэгэхээр зэрэг энэ дээр одоо том эрх ашиг энэ улс орны энэ ард түмний тэр нийтлэг том эрх ашиг нь хаана байгаа нь тэр талдаа байж зогсож ажиллах үн чухал юм л да. Тэгэхэд бол өөрөө тэр ашиг сонирхлын юмудаас ажиллах хэрэгтэй юм да. Өөрөө алдар нэр байдаг юм, албан тушаал байдаг юм, эрх мэдлийн төрөнг байдаг юм, юмнаас ажиллах хэрэгтэй байл гэж би тэгжил одоо ойлгосон. Надад хүмүүс мундаг туршлагатай хүмүүс маань тэгжил одоо зөвлөсөн. Тэгээд би тэр зарчмыг баримтлаад би тодорхой хэмжээнд ажил бизнес эрхэлж байсан бол тэр бүхнийгээ хойш нь тавиад ямар нэгэн одоо надад тийм хувийн одоо сонирхол байхгүй. Ямар надад одоо алдар нэр нэмэгдэх юм байхгүй. Надад ямар нэгэн тэр эрх тушаалд шунах юм надад байхгүй. Тийм учраас энэ Монгол улсын энэ элгэн садан энэ ил түмний эрх ашиг ханагт би тэнд нь би байр суурь хэлдэг. Тэгээд тийм учраас энэ намын дарга ерөнхий сайдаар өөрийн хүндэхгүй би байгаа юм ин хэлдэг. Би олон хойсон чи болохгүйгээ асуудал болж байгаа асуудлыг дэмжиж болохгүйгээ асуудлыг би тавьдаг л. Баяр дарга ерөнхий сайд байхад би асуудлыг хэлдэг бол би яг урдаас нь харж байгаа л хэлдэг. Батбол ерөнхий сайдыг бас муу асуудлыг асуудлыг би тавьдаг тавьдаг. Одоо алтан үеийн ерөнхий сайд би асуудлыг шууд л хэлдэг. Тэгэхээр ардын нам бол харьцангуй босоо тогтолцоотой нам л да. Өөрөөр хэлбэл намын даргын үг бол баг хууль юм шиг харагддаг байхгүй юу? Тэгэхээр та ер нь бас намаа эрх баригч байх үед ч гэсэн шүүмжилж исэн хүний хувьд намын дарганы зүгээс зэмлэл сонсч ирсэн үү? Гэхдээ яг ер нь бол юу юм бэ лээ шүү дээ. Яг одоо энэ ардчилсан тогтолцоо, энэ ардчлалын яг хүлээж авахд бол одоо тэр чинь нэг улс төрийн хүчний юм уу нэг хэсэг хүмүүсийн өмч одоо хийдсэн зүйл биш гэж ингэж ойлгоод байна шүү дээ. Тэгээ бүгдээрээ хамтаараа одоо зөвшөөрсөд нийгмийн ардчлалаа гэл ингээл бүгдээрээ оролцоо явуулж байгаа. Харин одоо их шүүмжлүүлж хэлүүлж байгаа ч гэсэн чинь дотоод ардчлалтай одоо улс төрийн хүчин чарыг Монгол ардын нам юм биш үү гэж би бол ингэж л боддог. Тийм.
Жил асуудал юм. Одоо бид тухайн үед Монгол Ардын нам олонх байсан. Бид манай нөхдүүд эрх баригч болсон нөхдүүд маань цөөнх байсан. Бид олонхын бүлэгт байсан гэсэн энэ нөхдүүдтэй нийлээд оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээ энэ их орны газар широо байгалийн баялагын тагшууд руу хуваарлалд гээд ингээд асуудлуудыг тавиад бид явж ирсэн тийм ээ. Тэгэхдээ олонхын бүлгийн зүгээс тэр намын бодлоготой баригдахгүйгээр энэ улс орны том архи шиг зарим алдаатай юмудаа засах салруулах хэрэгтэй гэдээ бид нар явж ирсэн. А гэтэл нөгөө явж ирсэн нөхдүүд нь өнөөдөр эрх баригчулчаад харин одоо нам юу нь мань дагна гэсэн тийм зарчимтай сууж штэ. Одоо баримтчээс байр суурь юмнаас 180 градус эсрэг болцсон сууж байгаа бүгдээр харж байгаа. Одоо уулуур хаан асуудлыг хариуцаа сууж юм нөхдүүд эдийн засгийн хөгжлийн бодлого их хурлыг ингээд босод бүх одоо шийдвэр гаргаж болдог одоо төрийн дамаг бүх юмыг бариад сууж байгаа сууж штэ. Тэгээ нөгөө ярьж ирсэн юмсаа бүгдээр 180 градус орсон. Одоо оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг ярихаач байсан. Даа гэж. Одоо чи 8 сарын 9 сарын эхний 9 сарын байдлаар ихэд ерөөсө төсвийн хөрөнгө оруулалт 37% биелэлтэй байна штэ. 700 одоо 90 гаруй тэрбум төгрөгөөр төсвийн хөрөнгө оруулалт тасарсан гэж явж байна штэ. Яг одоо байдбай. Одоо зүгээр яг ингээд Монголын одоо амьдрал дээр бол та чи парламентын сурвалжлагчдаас тас тэнд бид нар ингээд хамтдаа сууж бүгд юм. Энэ 13 оны улс орны эдийн засгт бол нэг жаах өсөлттэй бол хөдөө аж ахуйн салбар тийм ээ. Хөдөө аж ахуйн салбартаа газар тариалан унтсан мал аж ахуйн салбар өсөлттэй. Мал аж ахуйн салбар өсөж байгаа, барилгын салбар өсөж байгаа. Барилгын салбарт бол нөгөө Чингис бонд одоо 8% хүүтэй зээл мэлгээд нэг юм ороод байгаа учраас тэр нэг өсөлтөд харагдаж байгаа. Нөгөө талд нь бол нөгөө өр зээлээр явж байгаа юм. Нөгөөх нь бол мал аж ахуйн салбар өсөлттэй байгаагийн цаад үндсэн нь бол малчин төмний одоо уг хүчил зүтгэл хөдөлмөр. Дээр нь Монголын байгаль сайхан сэрэгцсэн. Монголын байгаль сэрэх нөхцөлийг нь бид яаж бий болгож өгсөн гэхээр нөгөө 2009 оны одоо энэ алт тухаж байгаа компаниуд энэ сул мөнгө авах гэсэн улсууд ороо болгон мөн хилээд байгаа энэ нэг орт нэртэй гэж нэрлэгдэг энэ хууль бодлого чинь Монголын нийгэм төр нийгмийн хүрээнд бүх улс төрийн хүчнүүд зөвшөөрлөж байгаад одоо ийм нэг хууль бодлого гаргаад тэр нөгөө 2008 оны эдийн засаг дэлхийн эдийн засгийн гүнзгий хямралтай маш хүнд байх үед бид нэр одоо нэг зөвшөөрлөл хүрээд энэ хууль бодлогыг гаргасан шүү дээ. Таны санаачилсан тэр урт нэртэй хуулийн ачаар бас Монголын байгаль тодорхой хэмжээнд одоо бас унган төрхөө хадгалж үлдсэн гэж ойлгож болох. Одоо энэ урт нэртэй хуулийг ашиг төлөвлөлийн хуулинд өөрчлөлт оруулах замаар хүчингү болох гээд байгаа ийм оролдлого ялангуяа улс төр бизнесийн бүлэглэлийн зүгээс удаа дараа гараад байгаа анзаарэгдээд байгаа хгүй танд энэ байдал мэдрэгдэж байна уу? Тэгэхээр зэрэг би одоо ингэ шинэ 12 оны улсын хурал байгуулагдаад ингэхээр зэрэг бид хамтдаа гараагаас хөтөлцөө явж ирсэн миний найзууд одоо энэ бүгд эрх мэдэлд хүрсэн одоо шийдвэр гаргах төвшөнд ийм нөлөөлөлтөй болсон юм чи. За эдгээр маань ингээд одоо сайн сайхан зүйлийг хийх баха, оюутлын хөрөнгө оруулалтынхаа гэрээч нэг зөв сайхан болох баха. Энэ их орныхоо байгаль орчныг унган төрхөөр нь хадгалах тал дээрч бид нар энэ улс ололтоо улам батгаад бүрэн төгс одоо үр дүнд хүргэх байхаа гэж бодоод. Тэгээ бид нар энэ их хурлын энэ жилийн 12 оны сонгуулиар байгуулагдсан энэ их хурлын бүх төлөөллийг тийм ээ намын төлөөлөл, бие даагчдын төлөөлөл, бүх хвшлийн төлөөллийг оролцуулсан ийм одоо уулуурхаан хөгжлийн төрөөрөө байгуулъя гэдэг. Ингээд санаачлаг гаргаад 26 улсын их хурлын гишүүн гарын хөлийн үсгээр санаачлаг гаргаад ингээд хуулийн төсөл, тогтоолын төсөл их хурлд өргөн барь. Тэгээд тав дарцсан байхгүй. Тэгж жагаад сүүлд нь бол бүрэлдэхүүнтэй бид нар өргөн барьсан тогтоолыг бүрэлдэхүүнийг хасч хаяад төр ороо байгуулах зөвшөөрлөн гаргаад гэж. Тэгээ цаатлынхан санаа бол одоо нөгөө ингээ 2 жилийн хугацаанд байнгын ороодыг дандаа бүрэлдэхүүний дутуу өөрснөөхөө олонхороо бүрдүүлээд явлаа ш тийм ээ. Яг тэр зарчмаараа тэр төр ороог бол бид нар ингэж байгуулна гэсэн ийм гацаагаар ингээ гацаацсан. За тэгээд энийг байгуулахгүй байх хоорондоо нөгөө эрдэс соёлын талаар төрөөс баримтлах бодлого, ашигт малтмалын хууль, одоо алтны орёолтыг буулгах тухай хууль энэ бүх юмудаа сайхан бүгдийг явуулаад одоо өнөөдөр хүртэл хийж байна. Тэгээ яг энэ хүрээндээ нөгөө гол мөрний урс бүрэлдэхийг ойн сан бүхий газрын ингээ хамгаалтын бус нөгөө урт нэртэй гэж нэрлэгдэх хуулийг хүчингү болох хуулийн төсөл оруулаад ирсэн. Тэгээ хуулийн төсөл оруулж ирчихэд уг нь бол их хурл дээр чинь нэг 7 хүн, 5 хүн 9 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулдаг бол яг энэ урт нэртэй хуулийг нухаж явах ажлын хэсгийг бол 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байна. Тий. Ер нь одоо танаг хөх. Тэгээд энэ нухаж авах юм бүр хийгээд бэлэн болгоод тэгээд бид одоо бүх их хурлын 15 дээр ажлын хэсгийн гишүүдэд орсон гишүүд хүн болгонтой уулзаж үндслээ тайлбарлаж ингэж хамгаалж ярьж тэгээд тэр хүмүүсээс 8 хүн нь энэ хуулийн төслийг засгийн газарт нь буцаа энэ хуулийг хэлцэх шаардлагагүй гэдэг ингээд өгчихгүй.
Тэгэхээр нөгөө урт нэртэй хуулийг нухаж авъя гэсэн хуулийн төсөл нь урт нэртэй буюу тэр урт нэртэй гэж нэрлэж байгаа хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулах тэр хуулийн төсөл нь нөгөө 15/8 хэлэх шаардлагагүй гэхээр нөгөөх нь унчиж байгаа. Тэгэхээр зэрэг одоо арга барилаа өөрчлөөд ажилтны малын тухай хуулинд өөрчлөлт оруулах мөр бол үгүй тэр ер нь сайхан нуух бол их олон аргатай асуудал та. Тэгээд одоо та мэдчихс эсвэл үдээс хойш хурал завсарлах хэвлэл мэдээллийн та нар шиг ингээд үдээс өмнө байж байгаа үдээс хойш болохоор нөгөө маргаашийнхаа мэдээ нэвтрүүлэг юм хог бэлдэх ажил хэрэгтэй шүү дээ. Үдээс хойш их хурлын танхимыг чуулганы танхимыг орхио явангууд цаадуул чинь нөгөө ийм эзэгтэй юм одоо оруулт. Хэвлэлийн одоо явах тэр мөрчийг хүлээж авах гэсэн үг. Тэгээ бүр одоо би бүр их хурл дээр хилжиж нэг юм өөрчлөсөн шүү дээ. Энэ чинь цаг сунгаа 6 цагаас хойш цаг сунгаад хуралдаад байдаг. Тэгээ хүмүүст одоо харагдах юм бол маш их ажил хэрэгч их мундаг хуралдаад байгаа юм шиг боловч илүү цагаар ажиллаад байгаа юм шүү. Яа илүү цагаар ажиллаад байгаа юм шиг боловч яг тэр таа бүхнийг байхгүй олон төмний хараа хяналтнаас хол тэр агшныг ашиглаад хэдхэн 4-5 хүн суугаад коноптераад би нөгөө төгөлдөр хур гэж ярьдаг шүү дээ. Нөгөө коноптераад нөгөө хууль бодлогоч яваад бид чинь тэндээс манай тийм хэлээд хашгаад нохоцсон шинэтэй байхгүй. Тэгээ явдаг. Тэр зарчмаараа юм шиг явуулах гэдэг. Тэгээ одоо сая энэ ашигтмалтын хууль ашигтмалтын ашиггүй хууль гэдэг юм чинь одоо сая наадмын баяр наадмын өмнө гаргаж байна шүү дээ. Тэгэхээр гişүн энэ их хурал дотор бас лицензтэй уул уурхайн эзэд нууц ноёнтонгууд нэлээд олон байгаа болоод энэ бүх хуулиуд нохоон гэрлээр яваад байна уу гэж танд анзаарэгдэж байна уу? Магадгүй бас лицензгүй ч гэсэн бас магадгүй конопо худалдачаар тийм хүмүүст тодорхой хэмжээгээр уул уурхайн компаниудаас лобби хийгээд байна гэж танд анзаарэгдэж байна. Энэ бол ер нь одоо энэ эдийн хөрөнгөнд энэ шигтмалхуулын энэ сул мөнгө рүү сонсон одоо шаналгаддаг бол дийлдэг юм байна л дээ. Тэгэхээр яг өөрөөдөө чинь одоо санал нэг л байгаа. Үнэхээр одоо энэ бол дийлдэг. Нэг сайхан ярьж байгаа л тэгэл мөн нэг л дургуйд хүчгүй гэдэг шиг л тийм л зарчмаар л юм л ханддаг л бол судал да. Зарим гişүүд ярьснаасаа огт эсрэгээр конопод дарж байгаа анзаардаг байхгүй юу? Тэг. Айгу их хуранч яриад яг коноп дарах тэр эцсийн нөө хууль батлах мөчөд эсрэг дарчгаар бас хэвлэх үнхээр гайхдаг байхгүй юу? Ингэж жүжиглэх хэрэг байсан юм болов уу гэж. Тэгээ хамгийн гол одоо миний сэтгэл дундуур байдаг юм бол нөгөө өмнө нь тийм ээ нэг бүр эрхийн хугацаанд биш шүү дээ бид чинь хоёр бүр эрхийн хугацаанд гараагаасаа хөдөлсөн явж ирсэн нөхдүүд маань ард түмэн одоо бүгд нь сайхан эрх мэдлийн олгоод ингээд шийдвэр гаргах бүрэн эрх мэдэлтэй хэмжээнд хүрчгээд тэгээ нөгөө ярьж ирсэн юмсаа бүгд 180 градус эсрэг ингээд сууж байгааг харахаар л бол үнэхээр хэцүү дээ. Та одоо ингээд ийм сөрөг хүчний байр сууриас бас нэлээд тэрслүү гişүүдийн тоонд одоо явсан хэвээр байгаа. Тэгэхээр энэ хугацаанд магадгүй танд ямар нэгэн байдлаар улс төр бизнесийн бүлгэлийн зүгээс ч юм уу, хувь хүмүүсийн зүгээс ч юм уу ямар нэгэн дарамт шахалт занал хийлэж гэдэг юм уу тиймэрхүү байдлаар ирдэг үү? Тэгээ тийм юм бол байхгүй л дээ. Зарим хүмүүс тийм ирдэг гэж яриад байгаа юм. Яг надад бол байдгүй энэ Монголын ард түмэн маань одоо ард түмэн гэдэг сайхан юм да. Тэгээд эрхтгүй надад бол ямар нэгэн тийм хоёргүй сэтгэлээр би энэ олон нийтлэлээр гэж бодоод битггүй би буруу бодож миний өөрийн одоо тэр цаана бол ямар нэгэн тийм хоёр дахь надад тийм бодсон байхгүй. Тийм учраас энэ олон түмэн намайг хардаг, таньдаг, мэддэг байх гэж би боддог шүү дээ. Та их хурлын чуулганд бас 10-аад цаг өдөртөө ингээд хуралдахад бас хүч тамирын спортоор олон жил хичээлсэн хүний хувьд бас залхамаарч гэдэг юм уу одоо ядрах тохиолдол байдгүй. Тэр үедээ та яаж өөрийнхөө стресс алжаалыг тайлдаг вэ? Тэгэхээр юу юм л да энэ одоо ер нь бол хүн одоо оюун дотоод оюун сэтгэлийг тийм ээ хөгжүүлэхэд бол бие бэлдэр гэдэг энэ ер нь одоо их сууд сэтгэгчид хэзэн богд Чингис хаан ч гэсэн хэлсэн бурхан богд сургасан шүү дээ тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ бие бол нэг тийм ээ сэтгэл бол чухал гэж. Тэгэхээр тэр сэтгэлийг одоо хураах тэр сэтгэлийн биеийн бөхөр нэгийг сэтгэлийн бөхөр мянгыг гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхээр тэр мянгыг хүрэх тэр их одоо хязгааргүй тэр хүч чадлыг олоход бол энэ биеийн дээр л тулгуурлах хэрэгтэй гэж. Тэгэхээр бие бол одоо эрүүл байх хэрэгтэй, бие чирэг байх хэрэгтэй, бие хатуужилтай байх хэрэгтэй, төсвөр төвчтэй байх хэрэгтэй, хүлээстэй байх хэрэгтэй тэр чанарыг эзэмших. Тийм учраас тэр чанарыг бол харьцангуй одоо биеийн тамир спорт бол бидэнд ингээд өгч юм л да. Тэгэхээр тэр чанараа бол ямар нэгэн байдлаар одоо бие бэлдрийн хувьд бол бие бэлдрийн хувьд тэр олсон дээрээ суурлаад сэтгэл дотоод сэтгэл оюуныхаа одоо хатуужил тэр төвчээрийг олж чадсан үед бол ямар нэгэн одоо тэндээс
тэр ачааллыг даахгүй гэх юм бол байхгүй л дээ. Тэгээ би бол өдөр болгон биеийн тамирынхаа дасгалыг хийн. Өглөө босон сэрнэ, бурхан тахилдаа мөргөн дасгал сургуулаа хийн. 30-40 минутаар тогтмол өдөр болгон хийн. Тэгээд спортын тэр төрийн ордон дотор тэр дорн нэг жижигхэн энэ өрөөнөөс ч одоо домгүй бах та. Тэгээ биеийн тамирын фитнесийн нэг тийм юу подол дор байдаг шүү дээ. Тэрэнд бол одоо юу их хурлын гишүүн байтугай одоогийн нөө нийгэмд амьдарч байгаа хүмүүс бараг орохгүй л дээ. Тийш шахаж билэг үзэг шалтай байна. Тэр подол би бэлтгэлээ шүү дээ. Тэгээд тэр бодволч нэг хэдэн замтай хамгийн сайн нэг зам байна. Тэгээд зам дээр нь би одоо Хөдөлмөрийн Баатар Хондархаа урган улсын их хурлын гишүүн би энэ зам дээрс гараа зайдаг гэж болохгүй шүү дээ. Би тэр зам дээр нэг ч гардаг. Тэр зам дээр өөр хүмүүс гараг. Би тэр юм хийж байгаа хүмүүсийн хажуугаар нь яваад ингээд зөөлөн шогшоод барай тэр хийдэг дасгалуудаа хийгээд надад хаашаашаа нэг метрийн юм хэмжээний талбай надад хэрэгтэй. Тэр нэг метрийн хэмжээний нэг жижигхэн олбог шиг тийм эрзэнэн дэвж ирэхүү тийм байна шүү дээ. Дэвсгэр шиг. Тэгэхээр тэрэн дээр л би бүх дасгал юмнуудаа хийгээл хинт ч төвгүүлэх байхгүй. Тэгэл гарна тэр чин тамгын газрынхан одоо бүхэл ажилтан хүмүүс ордог. Тэгээд нэг биднийг ороод намайг ороод ахаар зэрэг хүмүүс тэгэл улам өргөжөөл идэв. Тэгээ харамсалтай энэ сая 12 оны сонгуулиас хойш тэрийн юу болгосон юм бас талын аваад нөгөө өрөөний тэр гол цохидог нэг тийм хашийн нэг тийм талбай байна. Тэгээд улам л байгуулад байгаа юм байна. Тэгээд ингээд өдөр болгон тэр юмнуудаа хийн штэ. Тэгэхээр танаас гадна бас энэ их хурлд чинь хэд 2 3 бүх байгаа бах гэж би ойлгоод байгаа шээ. Тэгэхээр тэд нар бас тантай хамт бас энэ чуулганы завсаргаанаараа ордны фитнес тэр клубт ер нь бэлтгэл хийдэг үү? Мэдхгүй би тэр одоо ямар юу хийдгийг одоо хэлж мэдэхгүй. Яг тэгээд хүмүүс ингээд одоо бүх гээд ингээд онцгойлоод байгаа болохоос ер нь биеийн тамиртай холбоотой спортоор хичээлээ өгөн гэж ер нь байг байдгүй шүү дээ. Энд их хурлын одоо гишүүд чинь ихэнх нь энэ спортын ямар нэгэн холбоотой юм тэргүүн байна. Өөрөө залуу цагтаа ямар нэгэн спортоор нэлээд тууштай хичээлж ирсэн тийм хүмүүс байдаг шүү дээ. Спорт гэдэг чинь тийм л учиртай. Тэгэхээр тийм учраас бол яг энд зөв зарим хүмүүс бас хичээлж байгаас нэг хүмүүс байдаг юм аа ордог явдаг. Тэгээ би тэр хүмүүс хэлдэг байхгүй. Тэгээд энэ ч одоо нөхцөл бүрдхийг одоо би хамгийн ойрын фитнесийн клубт очиж бэлтгэл хийгээл ирнэ гэвэл энэ замын төгжрийн дотор чинь тэгэл талдаа нэг цаг 30 минут явна шүү дээ. Тэгэхээр одоо цаг гэдэг энэ харин байна. Тэгэхээр тантай би бас нэг ордны хажуу тааралцсан юм а та хар шил зүүцэн спортын одоо нөгөө дугуйн спортын тамирчны хувцастай биш болохоор би таныг энэ тамирчин байна да гэж утсан чинь хажуугаар өнгөрөхөд та байсан л та. Тэгээд би таныг бас дугуйн спортоор хажуугаар нь хичээлдэг юм байна гэж ойлгосон. Тэгээ би энэ хавраас эхлээд би дугаа аваад энэ Улаанбаатар хотод одоо энэ төгжээ байж байгаа энэ төгжээ байдлыг хар. Тэгээд байнгын одоо суугаа ажилтай хүмүүс бол эрүүл мэндийн талаас зөв одоо амьдралын дадлын хвшил талаас дугуй зүгээр юм байна. Өглөө яваад очиж ажил дээр авцаас олчихно. Тэгээ ороогоор авчин гаднаа бас нэг дугуйн ордны гадаач нэгэн дугуй тавихаар зам автай байна. Машин тэрэг хаан зогсох мохсох энэ замын төгжээ мөгжих юм байхгүй. Цаг тооцоод явчих болно. Гэрээсээ нэг 30-40 минут яваад дугуйгаар ажилдаа очиж Улаанбаатар хотын төвөр орох гарах газар байл дугуйгаар авчихна. Дугуйч зүгээр юм. Тэгээ энэ дугуйны зам сайтай болчих зүгээр юм аа. Тэгээд энэ би бол одоо дугуйгаар шивнэ, автобусаар шивнэ, таксигаар шивнэ би бол хамаагүй явдаг хүн л дээ. Тэгэхээр тань шиг ингэж ажилдаа явган ч юм уу эсвэл дугуйгаар ирдэг гişүүд байгаа юу? Одоо манай нөхдөд явна л гэдэггүй ямар гоё юм бэ энэ дугуй гişэн авчихна. Надад дугуй байгаа. Гэхдээ дугуй хаана үндэг хэрэггүй би өглөө энэ маршлын юун дээр ундаг энэ парк дээр ундаг нэ. Тэгээд тэр чинь хэрэглээ гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Гэхдээ одоо нэг унаачлал гэдэг уннаал гэдэг тэгээд ягаад унахгүй юм бэ шүү дээ. Тэр олны гадаа бол яг ер нь хэрэглээ гэдэг шиг зовлонтой байлаа шүү дээ. Нэг хэрэглээнд одоо дасцсан хүн бол хэрэглээнээс татгалзахад их хэцүү дээ. Одоо 5-70 ундаг тэгээд байнгын зарс жолооч ичнэ улсуудтай улсууд одоо тэрнээсээ буугаад цүн хүрээ дугуй жигээд явна гэхэд одоо хэцүү байдаг баг л. Та одоо ховдоо жолоочтой юу? Би одоо байхгүй. Жолооч байхгүй. Хувийн машинаараа энэ хурлын гишүүн чинь хувийн машинаар л ажиллаа амжуулдаг шүү дээ. Тэгээд нэг улсаас баталж өгч байгаа замын мөнгө зардал чинь бол өрөхгүй шүү дээ. Өдөртөө нэг 50-70 км гэсэн тийм норм замын мөнгө өгөн тэгээд тэр нь одоо байнга явж яадаг хүнд чинь одоо өрөхгүй шүү дээ. Нэг хөдөө орон нутагт ингээл тойроод байвал
нэг тохиол ирэхэд бараг л одоо жилийн зар цугцаас хөрөнгө чинь тэгэл яваад байна шүү дээ. Ер нь бол. Тэгээд энэ таксигаар явах нь амар байдаг. Энэ төрийн ордны засгийн газрын баазын нөгөө машин дуудлага машин чинь хоёр талдаа мөнгө авдаг байхгүй. Нөө за. Хоёр талдаа мөнгө. Такси чинь бол хөргөж үйлчилсэн замдаа мөнгө авах шүү дээ, тийм ээ. Юу гэсэн хоёр талдаа мөнгө авдаг гэдэг чинь гişүүдээс одоо биднэр мөнгө авдаг гэсэн үг тухайн үедээ. Уу яг хөө тэгээд бичүүлээ тэгээд тооцоогоор авна. Гэхдээ хоёр талдаа байхгүй дээ. Одоо би гэрлүүгээ такси дуудчихад такси бааз хаа явжсэн газараас ирсэн замынхаа мөнгийг надаас авахгүй шүү дээ. Намайг гэрийн гаднаас аваад ажил дээр хөрөж өгсөн тэр замынхаа мөнгийг л авна шүү дээ. Тэгээд засгийн баазын машин чинь бол засгийн баазаас эсвэл ордны гаднаас гэрийн гадаа ирээд буцахтаа хоёр талынхаа замын мөнгийг авдаг байхгүй. За. Тэгээ энэ асуудлаар та гомдол гаргаж ирсэн үү? Ямар нэгэн гомдол авах тэр угаасаа тийм л жишгтэй юм чинь. Тэгээ тийм учраас нэг хоёрдугаар тэгээд хоёрын жолоочтой байж гисэн одоо тэр жолооч шин өглөө очиод ордны гадар өдөржин одоо сахиулаас уулаад багчаад би угаасаа нэг дарга зангуу гэдэг юм угаасаа тийм одоо сураагүй учраас тэгээд хүн гадаа байлгаад хахад сэтгэл өгдөг байчаад. Тэгээд тийм учраас өөрөө тэргээ бариад явган нөхцөн дугуйтай такситай автобустай холилдог гэдэг болохгүй байхгүй л болж илээ. Хаяа өдөө орон нутгад явах болохоор зэрэг заримдаа мань таньдаг дүүнэр хөөхтүүд хамт ажилдаг хүмүүсээ гуугаад тэгээд машин тархитээ явна л да. Тэгэхээр та сүүлийн 3 парламент дамжиж улсыг хурлд сонгогдлоо. Тэгэхээр улс төрд ороод 10-аад жил болох хугацаанд таны хөрөнгө орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн үү? Зарим гишүүдийнх бол одоо улс төрд ороод хөрөнгө орлого нь нэлээд нэмэгдсэн гэж ярьдаг бол зарим нь харин ч багассан гэж янз бүрээр тайлбарладаг та. Таны хөрөнгө орлого ер нь өнгөрсөн хугацаанд хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? Би өөртөө чинь хэлж байна. Би одоо улс төрийн амьдралыг сонгоод ингээ орсон бол олонний төлөө одоо өөрийгөө зориулах хэрэгтэй байна. Ямар нэгэн одоо сэтгэл аврахгүйгээр энэ төлөө явах хэрэгтэй байна гэдэг ингээд л ойлгоцсон ингээд өөртөө тангараг тавьдсан. Энэ зах зээлийн 90 онд 25 6-тай энэ зах зээлийн харилцаатай шинэ нийгэм харилцаан зоолгоол за ингээд ашиг арилжаа хөөсөн ийм нийгэмд орж байгаа юм байна. Тэгвэл энэ нийгэмд орохдоо тэгэд аав ээж маань бүгд бурхны оронд явцсан байсан. За энэ нийгэмд амьдрахдаа би ямар ч байсан амьтны амь таслагдсан тийм бизнес хийхгүй юм байна. Арх хэсвэлт үйлдвэрлэхгүй юм байна. Алдахгүй юм байна л гэдэг юм л дангараг тавьсан. Тэгээд тэр зарчимдаа үнэ би өөрөө хийсэн одоо бизнес ажил юм аа бол дандаа цагаан мөртөө зөв юм хийсэн гэж боддог. Хэн нэгнээс одоо нуу хаах юм байхгүй учраас тэргээр олсон орлого жах юмараа бол одоо бас хэрэгжилж ил байсан бай. Тоётагийн хамгийн одоо сүүлийн гарсан загварын одоо том оврын сайн машин байвал тэрийг авч ундаг байсан байна. Одоо би их хурлд орсон цагаас хойш тэр бүх юмнуудыг зогсоосон. Одоо хэрэглээ гэдгийг бол хамгийн энгийн даруунаар ягаад гэвэл би төмний төлөд хангараг өргөсөн ийм одоо амьдрал ийм замыг сонгож ажиллаж байгаа учраас тийм байх ёстой би ингэж боддог. Зөвхөн би ойлгож зогсохгүй миний ханьсан хайн үр хөөгтүүд хаваархан бүгдээр л тэгж тохлын шүрдэг ойлгодог. Тийм зарчмаар явж байгаа учраас өөрөө чи асуусан миний хөрөнгө орлого одоо нэмэгдсэн юм нэгч байхгүй. Би өмнө нь хийжсэн барьжсэн бүх одоо ажил бизнес юмнуудыг зогсоогоод жоохон баг шиг үлдсэн тэр юмнаас одоо их хурлын цалин дээр баг шиг орлого юм нэмэгдээд тэгэл амьдрал ахуйгаа залгуулаад явж байна. Харин өөрийнхөө одоо хэрэглээ гэдгийг бол улам л багасгах хэрэгтэй, улам л одоо татгалзах хэрэгтэй, хасах хэрэгтэй гэдэг тийм л одоо зарчимтай байх. Та авраг дээд сургуулийг анх одоо үүсгэн байгуулад явж байхад бас нэлээд хөрөнгө мөнгөний дутагдaltaй тулгарч исэн байх. Тэгэхээр энэ бүх асуудлыг та яаж давж туулсан бэ? Магадгүй хөрөнгө оруулалт одоо юм уу эсвэл өшөө бас дэмжигч хүмүүс байсан уу? Ер нь яаж одоо анх одоо энэ бизнесийг эхлүүлсэн бэ? Гахаа үүрснүүд юу гэдэг нь 90-ад оны бизнесийнхэн бол янз бүрийн байдлаар одоо хөрөнгө оруулсан байдаг шүү дээ. Гахаа өөрийгөө ягаад гэвэл нөгөө тэрэнд ингээ залхсан байсан. Яг 84-5 оноос хойш одоо ингээ 5-6 жил нөгөө тамирчид чинь явна мөнгө санг муутай энэ тентгийн одоо онцгой олсны буудлын модал дээр л бүхлээрээ унтаж ивтэж баар маарн дээр л хөвтөд мутал тэгэл нэг юм явдаг. Тэгээд дээрээс нь нөгөө олон авчирж байгаа нэг чамдаан сав энэ юмнуудыг чинь нөгөө бидрийг тосч ирж байгаа автобус юм дандаа жижиг мини микро автобустай гэл тэрэн дотор нөгөө автобусанд начааврагийн багтааж ачих тэр ажлыг би л одоо хариуцдаг байл. Би залуу тамирчин байхасаач тэрийг хариуцаад бүр дарахаар уулсан байсан ч гэсэн мөн тэрийг л хариуцдаг. Нөгөө явж байгаа усуд маань бол одоо намайг хараад зогсчдөг. Тэгээд би бүх юмыг нь одоо эвийн олж ачиж багтааж ингэж явдаг. Тэгээд тийм учраас нөгөө
чамдаан савнаас одоо бүр залхсан. Тэгээ тийм учраас 90 онд ганцхан 8 метр юм гэж бод би тэрэнд юу согт явахгүй. За харин тэгээ явж байгаад энэ зах зээлийн юунд одоо яг л энэ спортынхоо бэлтгэл сургуулаа хийгээл тэр л ажиллаа хийгээл ингээд тамирчныхаа юм хийгээ явж идэл энэ чинь одоо нийгэм чинь их өөр юм байлээ. Зарим нэг хүмүүс нь бол одоо нэлээд хангалзаад нэг жаахан мөнгөний бараа харахаараа зэрэг аашаа өрнө эвдэрдэг. Гэхдээ ер нь одоо та нар явж чадах ер нь нэг гэх маягтай шиг нэг юм. Гэхдээ ер нь одоо бид бас нэг зөв юм хийхэд ер нь хинээс юмас тодорхой гэдэг. Тэгээ бодож жаад энэ ноолуурын одоо бизнесийг зүгээр юм байна. Энэ том одоо бизнесийн улсууд чинь бүгд ноолуур эхлээл тэгэл цаашаага арх эксперттэй дамжуул, алтаар дамжуул, мал махаар дамжуул өвшиг яад ингээд цааш явсан. Би бол яг л тэр ноолуурын хэмжээнд л энэ томцолтой зүг хамт хэлсэн би тэр хэмжээнд л зогс. Тэгээд эндээсээ жаахан хөрөнгөлүүлсэн барьсан тийм юмараа бид нар гэр бүлийнхээ хүрээнд ашигла бодсон бол нэг одоо өөр үйлдвэр үйлчлэгээч гэдэг юм уу, ресторан баарч гэдэг юм уу тийм байгууллага ашигтай байх байсан баг. Тэгээд тийм юм ялгүй одоо энэ сургууль байгуулъя гэл тэр сургууль руу хөрөнгө. Тэр энэ тэндээс ямар нэгэн хөрөнгө оруулалт хүн хараас зээлсэн хойсон тийм юм байхгүй. Нөгөө багаасаа Монгол хүмүүжлэрээ одоо өөрөө тавьж болохгүй шүү гэдэг л ийм зарчим хүмүүц учраас ер нь энэ тэндээс өөр зээл тавьж байгаагүй. Тий. Тэгээд яг хаа тийм л маягаар явсан да яг орон нутг руу нөгөө өмчөвчлөлийн юм явагдаад нутгийн зөвлөл хүмүүсээс тавигдаад энэ нутаг оронд үйл ажиллагаа явуулж байсан аж ахуйн нэгж байгууллагууд ингээд ховжилж авсан улсууд нь авсан өдрөө малын ачаад маргааш нь барилга башингийн буулгаад ингээд ахмаа та нар нутгийн улсуудын иш нэг хөрөнгө оруулаач гэдэг. Тэгээ би бас эдгээр хүмүүсийг авийнхаа хүмүүсийг уриалаад Хэнтэй аймгийн сангийн аж ахуй хурлын үйлдвэр гэдэг ийм газрууд руу хүмүүсийг татаж бас нөгөө жоохон хөрөнгөлүүлсэн хөрөнгө мөнгнөөс оруулж ирсэн тийм юм бий л дээ. Тэгээ энэ сургуулийн энийг бол тэгэл тийм хэмжээгээр л нэг юм явуулаад байгаа. Тэгэхээр сүүлийн үед сумын болон аймгийн одоо улсын наадмуудад төрүүлсэн бүхий бай шагнал одоо 3 өрөө байраас эхлээд одоо Land Cruiser гэдэг маш үнэтэй бай шагналыг олгодог болчихжээ. Тэгэхээр таныг эд барилдаж байхад улсын наадамд төрүүлж явах тэр үед ер нь бүхий одоо төрөө бүхий бай шагнал ер нь ямар байсан бэ? Хамгийн үнэтэй бай шагналаас сонирхолж болох уу? Юу шүү дээ энэ Монгол бүх би түрүүнээс хойшлоод бидний өвдөж энэ өв соёлыг бүтээхдээ тэр хүний сэтгэлийг эвдээд байх биш. Тийм бай шагналыг олгодог өгдөг тийм л байсан мэл дээ. Одоо ёс соёлын тийм дээ нэг ам цагаан даав нэг дөрвөлжин шахмал цайч байдаг юм одоо юу ч байдгийг. Тэр чинь бол их хүний сэтгэлд эвдээд байх тийм байлгүй биш байсан байж тээ. Тийм учраас тэр нөгөө ёс чудгаар нь үнэлдэг үнэлэмж тэр бүх юм чинь. Тэгээ зөвхөн одоо бүх барилдаад бөхөөсөө олсон бай шагналаараа амьдрна гэдэг тийм ойлголт байгаагүй. Хүн болгон өөрийн одоо амьдрах аргатай. Анжин дээд юм аху амьдрал малах угаа хадгалдаг хариулдаг өөр одоо юу хийдэг. Одоо өндөр гонгор гэдэг даншигч хүн бол Богдын засгийн газрын үзэн гайлын төвшүүл байсан гэх мэтлэнгээр тийм ээ. Тэгээ тэгж явж ирсэн байна. Тэгээ тийм учраас тэр л зарчмынхаа дагуу бидний үеч гэсэн тэгж л одоо шагнал байвал тийм л хэмжээнд байсан л да. Тэгээ би бол одоо ингээд нэг олон бүс компаниудын нэрийн өмнөөс гардаг барьдаг тийм дөнгөж эхэлж ирсэн юм бол намайг Эрдэнэтийн үйлдвэрийн нэрийн өмнөөс одоо тамирчин болоогаараа гэдэг надад тийм санал тавьж ирсэн чамайг одоо тусад машин онуулсан жолоочтой байлгана. Манай үйлдвэрийн нэг цэхийн даргын хэмжээнд одоо хангамжтай байлгана. Гадаадд тэмцээн оролдоод байна. Тэгээ би болиор гэж хэлсэн. За би энэ цагдаагийн байгууллагын хүчний гэмлэг гэдэг энэ байгууллагт би насаар 18 наснаас хойш өдөө хүртэл ажил байгууллагатай байдаг. Тэгэхээр та улсын хурлын гишүүний ажил болон одоо хувийн бизнесийн ажил гэдэг энэ их цаг завгүй ажлынхаа хажуугаар гэр бүлтэйг нь хэр зэрэг цаг зав зарцуулж чадчихэв. Одоо сайн хань, сайн аав байж чадж байгаа юу? Би ер нь одоо өөрийгөө бас муугүй болуудаа гэж боддог юм шүү дээ. Тэ. Гэр бүлийн хүрээнд одоо бид бол одоо ямар ч үлээ гэсэн одоо сайн айгүй гэж би одоо боддог таа. Эсвэл гэр дэлгүүр хошоо явах тохиолдол ч санд байдаг үз. Тэг заг дэлгүүр хошоо явах хаяа нэг явах болохоос одоо дэлгүүр хошоо явах зөвхөн энэ их хурлынхан бизнес эрхлэгчид одоо улс төрчид дэлгүүр хошоо явахгүй байна талхны үн мэдэхгүй махны үн мэдэхгүй гэдэг бас хүмүүс итгэл бол ер нь нэг тийм шаардлагагүй учраас зүгээр хүмүүс гэсэн явахгүй л байгаа шүү дээ тийм ээ.
Би яг нэг өөрөө машинаа барьдаг учраас энэ бензиний үнийг бол сайн мэдхий. Тэ. Яг ерөн зүгээр зах зээлийн энэ юугаар бол нэлээд найз нөхдөд өдөө гадаанаас ирнэ. Аливаа хилээ наран туул явъя, наран туулаараа явна. Нохорх хар хорноор явъя, хар хорноор явна. Тийм юм бол нэлээд. Тэрээс өдөр болгон одоо хүнсний зүйл цуглуулад байдаг гэж бодлоо хэлээд дэрэггүй л дээ. Хоол унд бол одоо гэр бүл өөр хүүхдүүд бол би чи 3 охинтой охтууд маань эхнэр маань сайхан хоол ундаа харилцаад тэгэл яваал ирсэн одоо тэрэл зашмаар яв. Би бол өөрөө амралтын цагаар юм эсвэл ерөн зөв хөдөө гарсан үед бол би нэлээд хоол хийж амт хийж байгаа хүмүүсээ одоо хоол ундыг хийж өгт юм сонирхолтой. Тий. Та ер нь ан аав хэр зэрэг сонирхдаггүй. Зарим гишүүд бол бас чөлөө цагаараа бас нэг юу гэдгийг нэг хямраас сэргийгээд одоо чон авалдаг ч юм уу ямар зэрэг байдлаар бас өнгөрөөд юм бэ? Үгүй би одоо бурхны шинэтэй ч үе юм одоо ан амтан явдаггүй. Хийдгүй яхаа баг залуу байхдаа нэг таргууны агнж байсан хүүхэд байхдаа хулгай харуулж байсан тэр тийм юмуд би. За би бол одоо бол огт тийм байхгүй. Тэгэхгүй намрын чуулган эхлэх үеэр бас намрын улс төр ч гэсэн нэлээд хүчээ авах байх гэж анзаарагдаад байна л да. Тэгэхээр ер нь Алтан хэлсэн газрын өнгөрсөн 100 хоногийн ажлын үр дүн энэ өөр дүгнэх байх. Магадгүй энэ засгийн газарт өөрчлөлт оруулах юм бол ардын намхан засгийн газарт орох байхаа гэсэн юм харлага байна л да. Тэгэхээр энэ талаар тодорхой танд мэдээлэл байна уу? Энэ талаар бол мэдээлэл байхгүй. Ер нь 12 оны сонгуулийн дараа нь Монгол Ардын намын баг хуралдаад байр суурь бол тодорхой илэрхийлсэн шүү дээ. Ямар нэгэн тийм хамтран засгийн газарт орж ажиллах тийм юу байхгүй гэдэг. Тий. Зүгээр одоо энэ хууль зөрчсөн алдаатай буруу бодлого энэ үйл ажиллагаанууд ч бүр хэрэг сэтрээд одоо хэцүү байна л да. За яг одоо ингээд олон түмэн хараад ингээд маргалзаад мэтгэлцээд байхаа одоо улс төрчөөд гэвэл тэр сайн үр дүн гарах хэрэгтэй байна л да. Тэр намчрахад талцаж хэлцээд ингээд байхамаа гэд ингэж байгаа бол эцсийн нүндээ үр дүн сайн гарч ивэл тэгээд сайн байл гэж бодох хэрэгтэй шүү дээ. Гэтэл харамсалтай сайн үр дүн гарахгүй дандаа муу үр дүн гараад яваад байна шүү дээ. Би түрүү хэллээ тий тав өрөөнтөн дээр сулгуурлаж байгаад. Тэгээд ийм нөхцөл байдалд бол энэ нөхдүүд маань үндэ одоо нүүр бол ширэлцсэн юм байна. Удаадараа одоо энэ усуудад хариуцлага тооцоож игээд засгийн газрын ерөнхий сайдтай хариуцлага тооцох, засгийн газрын кабинетийн сайдуудтай бүр тодорхой хууль зөрчсөн үндслэл бүх юмнууд гаргаж ирнэ гээд хариуцлага тооцоож игээд ингээд тавиад байхад тоохгүй. Тэгэхээр зэрэг та одоо ингээд эзэн 100 хоног амжилтгүй боллоо энэ улсуудад хариуцлага тооцох гэж. Уг нь хуулиараа бол олгогдсон. Бүрэн их нь байж байгаа. Гэтэл тэр хууль хамаагүй энэ улсууд бол хариуцлага тооцохгүй л тоохгүй. Тэгээд энэ шийдлээд зүтгэсээр угаад хаа хүрдгийн тэр хүртлээ явах байлгүй. Тэг хамгийн гол нь энд нь ард түмний бодит амьдрал юм аа гэж би хэлж байна. Хөдөө байгаль экологийнхоо тэнцвэрийг хадгалсан хууль гаргасны үр дүнд нэг байгаль аваа сэргийж нэг амжиргааны их усүр малсраг маань өсөд байгаа болохоос юу надад босд газарт бол үндэ хүнд байж тээ. Одоо өөрчлөлт гэсэн мэдэхгүй байна одоо энэ валютын ханш ийм байдалтай унтсан инфляц одоо 14.9% өрсөн. Нөгөө 8% та байлган нэг оронтой тоон дээр бүр 8% байлган 6-аас 8% байлган гэж амлж ирсэн улсууд шүү дээ. Одоо 14 болоод их л бага тооцоод байгаа. Өнөөдөр валютын ханш бараа бүтээгдэхүүн ийм өндөр өсөлттэй байхад бол бүр одоо 20-30 хүрсэн дээ. Одоо үнэхээр туйлдж байна шүү дээ. Үнэхээр ядарч байна. Тэгэхээр танаа нам ямар ч гэсэн эрх хэрэгчтэй хамтрахгүй байна гэж би ойлголоо. Тэгэхээр хамтрахгүй бол хүчтэй сөрөг хүчин байхын тулд танаа намынхан бас нэлээд дөрвтэй зөв алхам хийх шаардлага байгаа болов уу гэж хараад байгаа. Өөрөөр хэлбэл одоо юу гэдэг нь жагсад сурахаас ахуулаад сөрөг хүчний бүх нөгөө тэмцлийн арга хэлбэрүүдийг бас судлах шаардлагатай байгаа болов уу гэж. Ямар одоо жагсал барьж аваад шоронд хийчихсэн шүү дээ. Тийм үү. Тэгээ шүү дээ. Одоо жагсдаг гэдэг юм байхгүй болсон шүү дээ. Өөр одоо юу хийхэд байгаа бодтой асуудлын улсын хурлд судалтай нам одоо бүр эрхийнхээ хүрээнд асуудлуудыг тавьж гэн хариуцлага тооцоож хийгээд тавьж гэн одоо олон хууль бодлогоодыг санаачлаад хилцүүлээд ингээд шийдээч гэдэг асуудал тавьж бүгд авч хэлцэхгүй байгаа учраас одоо өөр яах вэ? Зүгээр бодонтой суултаа үргэлжлэх юм уу эсвэл? Одоо бодонтой байтгаа би их хурлын эндрийн дэргэд хүртэл суугаа гэж тэгсэн. Тэ. Би одоо энэ хэлцэж байгаа шигт болтгол ашиг хуулиас өсвөлээд ийм хууль бодлого хэлцэгдэж байгаа тэр бүх цаг хугацаа болгонд та бүхнийг өөрөө тийм үү? Манай хэвлэл мэдээллийн хүмүүс та нар маань сайн ирдэг л дээ. Тэгээ нийгэмд ч бас сайн хүргэж байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хүмүүс нөгөө хаалтын гэрээ байгуулсан амандаа юм чүүлсэн учраас хүргэж чадахгүй юм л да.
Тэгээд ийм л байдалтай байна. Энэ цаашаа улам хэцүү болох юм шиг байна. За ингээд бидний ярилцах цаг дууссан байна гэж бидний урилгыг хүлээж авч тэнгуү ярилцлага өгсөн танд баярлалаа. Удахгүй одоо намрын чуулган эхлэх үеэр энэ одоо намрын улс төрийн одоо тэмцэлд бас нэлээд өрнөх бах. Энэ үеэр одоо олон нийт ард иргэдийн эрх ашигт нийцсэн байр сууриас одоо таныг бас нэлээд хүчтэй одоо дуграасаа гэж ингэж хүсэж байгаа. Ингээд таны одоо хууль батлах, хууль тогтоох ажилд амжилт хүсье. За их баярлалаа. Та бүхнийг ажилд бас их амжилт хүсье да. За манай энэ удаагийн ам нэвэл зочны ярилцлагаар улсын хурлын гишүүн Балмаа Нимбугийн Бат Эрдэнэ оролцлоо. Анхаалаа хандуулсан үзэгч та бүхэнд баярлалаа.